За Америкийн орчин цагийн шилдэг сайн зохиолчдын нэг гэж хүлээн зөвшөөрөгддөг. Пол Остер гэдэг нь бол нэг иймэрхүү царайтай хүн байж байгаа. Энэ хүний үл үзэгдэгч гэдэг роман монгол хэлний орчуулагдсан байна. За энэ Пол Остер бол нэлээд олон роман бичсэн. Тэрний дотроос ер нь барууны судлаач өмчлөгчд бол энэ үл үзэгдэгч гэдэг романыг нь хамгийн сайн нь гэж хүлээн зөвшөөрдөг юм байна. За хай, өдрийн мэнд, оройн мэнд, өглөөний мэнд. За яг одоо энийг үзэж байгаа цаг хүчийн мэндийг хүргэе. Ном амсгал болгон монолог подкастын дараагийн дугаар Пол Остерийн үл үзэгдэгч романы тухай өнөөдөр ярилцсанаа. За тэгээд Пол Остер зохиолч бол Америкийн постмодернист зохиолчдын гол төлөөлөгч 1947 оны 3 дугаар сарын 2-нд Америкт төрсөн. За тэгээд 2024 онд нас барсан 77 наснда ингээ нас барсан юм яг бидний бас дунд амьдарч байсан сайхны хүртэл юм зохиолж байгаа. За тэгээ Пол Остер амьдралын туршид 18 роман бичсэний 15 дахь роман нь үл үзэгдэгч роман байна. Тэгээд 2009 онд анх хэвлэгдэжсэн Пол Остерийн зохиол бүтээлүүд дэлхийд даяар 40 гаруй хэл дээр хэвлэгдсэн. За ийм Америкийн одоо яг постмодернизм орчин үед ямар байгаа вэ гэдгийг одоо гол төлөөлөгч нь болж явж байгаа энэ зохиол бүтээлж байгаа. За үл үзэгдэгч роман дээр яг юу гардаг вэ? Ямар одоо зохиол юм бэ гэхээр энэ бол ерөөсөө роман, ямар ч хэлээс эхлээд роман. Тэгтээ нэг онцлогтой. Америкийн 1967 онд Америкт болж байгаа үйл явдал ерөөдөө бол өрнөн. За 2007 онд руу бас ингээд шилжилтүүд болох гарч ирдэг. Тэгтээ гол онцлог нь юу юм бэ гэхээр энэ дээр Адам Волкер гээд нэг зохиолчийн амьдралын тухай өгүүлж байгаа. За зохиолчийн амьдрал. За тэгээд зохиолчих нь зохиол бүтээлийн тухай өгүүлж байгаа. Тэгэхээр зохиолч хүн зохиолчийн амьдралын тухай, зохиолч хүн зохиолчийн зохиол бүтээлийн тухай өгүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар яг тойрволцсон нууцудаа ил харуулах гэж байгаа гэсэн үг болж таарч байгаа. Тэгэхээр одоо ингээ янз янзын энэ дээр бол янз янзын асуудлуудыг хөндөж байгаа. Гол санаанууд нь үл үзэгдэгч гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг дээр олон асуудлыг ярьж болно. Эндээс яг өнөөдөр юугийн сонгоод таадтай ярилцъя гэж бодсон мэхээр яг бичиж хэрэгтэй тойрвол 100 нууцуудын тухай яг одоо бичих байгаа хүнд энэ номнаас авчгаар энэ романаас авчгаар зүйл нь яг юу байгаа вэ гэдэг тухай хэдүүлээ яг түүгээ ярилцъя гэж бодсон. Энэ үл үзэгдэгч гэдэг нэрийг нь харахаар бас их сонин нэр санагдаж байгаа. За манай Монгол ардын аман зохиол дотор үлгэр туйлуудад бол үл үзэгдэгч гэдэг юм нэлээд олон байгаа юм л да. Одоо жишээлбэл хааны хүү гомб, харцын хүү гонгор гэдэг нэг үлгэр байлаа гэж бодоход тэр хоёр гэрээсээ зүхтаагаад ч юм уу эсвэл амьдралын сайн сайхныг төлөө ч юм уу явж байхдаа нэг 7 чөтгөртэй таараад нэг 3 эрдэнэ олж авч байгаа. Тэр 3 эрдэнийхэн дотор далдын хар малгай гэдэг юм байж байгаа. За тэр далдын хар малгайг өмссөн хүн бол хүний нүдэнд үзэгдэхгүй байдгаа гэж. За ийм өгүүлэмж далдын хар малгайч гэдэг юм уу ийм өгүүлэмж Монгол төдийгүй дэлхийн уран зохиол, дэлхийн одоо аман болон бичгийн зохиолд бол нэн түгээмэл байдаг те. Хамгийн entertainment жишээ гэхтэл одоо Harry Potter гэдэг дээр нэг нүмерэг олж аваад тэрийг нүмрэнгүүтээ хүнд харагдахаа болол баахан олон улсуудын нууц мууцыг мэдж аваал тэгээ яваад идэг. Тэгсэн энэнийг хараад тэр үлгэрүүдийг ингээ бодоод тэр кинонуудыг бодоод байжсэн чинь энэ хүн ер нь яахаараа ингээд маш балчир сэтгэлгээнээс эхлээд үл үзэгдэх гэдэг юм хүний нүдэнд харагдахгүй байх гэдэг юмыг ингэж их юм маш олон талаас нь эргцүүлсэн юм болдоо гэж бодсон чинь бүх мэдээллийг 100% гэж үзэх юм бол мэдээллийн 90 орчим хувийг нь хүн энэ одоо нүдэрээ авд юм байна л да. Тэгсэн нөгөө хүмүүс ингэ бодонгууд гомб гэдэг нөхөр далдын хар малгайгаа өмсөж явангуудаа тэн талд байж байгаа эсрэг баатрын талын бүх мэдээллийг нь олж авангуудаа гонгортоо дамжуулдаг. Тэгээ гонгорынхаа амийг авч үлддэг.
Harry Potter ч гэсэн одоо нөгөө нэг Snape энтрийн нууц яриаг нь сонсож мансуултай бөө юм болдог. Тиймэрхүү маягтайгаар нүдэнд харагдахгүй байх гэдэг бол нөгөө талынхаа мэдээллийн 90%-ийг олж авах гэж гэдэг юм. Асар одоо юм хүч чадлыг хүнд өгчдөг ийм л зүйл юм байна л да. Нүднээс хаа цайлагдах гэдэг бол. За тэгээд би бол тиймэрхүү бодолтойгоор энэ үйл үзэгдэгч гэдэг номыг ингээд уншлаа л. Одоо ерөнхийдөө бол энэ дотор нэг нүдэнд үзэгддэг нэг баатар гарч ирээл тэгэл хавийн амтныг самраал голоор нь өөрөө өстө 90 сая хаан харан гошгил баахан баатарлал тэгэл явах юм байх гэсэн бодолтойгоор энэ номыг ингээд уншсан. За тэгсэн чинь байдал бол нэлээд өөр болж ирэж байгаа. 1897 онд гэлүү дээ. Herbert Wells-гээ зохиолч хамгийн анх одоо Invisible Man гэдэг ийм ном бичсэн юм байна. Яг одоо нөгөө нэг Америкийн аж үйлдвэрийн хувьсгал ингээд явцсан дэлхийд дахнаа одоо шинжлэх ухаан гэдэг имийг болов шашин болоод урлагийн зүйлүүд бусад бүх юмнаас илүү одоо ингээд дээгүүрт харж үздэг болцсон. Ийм үед Invisible Man гэдгийг ингээд бичсэн байна. Тэрийг нь монгол хэлнээ бол үл үзэгдэгч хүн гэж орчуулсан. За тэр зохиол нь болохоор шинжлэх ухааны туршилтаар ингээд нүдэнд харагдахгүй болсон хүний сэтгэлийн шаналгаа болоод бусад элдв асуудлуудыг ингээ ярьдаг. Эннээс хойшоо бол дэлхийн уран зохиол төр нэлээд олон үл үзэгдэгч хүмүүс гарч ирсэн байл та. Тэд нар ингээд өмнөх тэр хааны хүү гомб харцын хүү гонгор дээр байгаа үл үзэгдэгчээс нэн ялгаатай юм байна. Тэр нь болохоор зүгээр махан биеийн хүнд харагдахаа болчдөг тухай үзүүлдэг болвол энэ Herbert Wells-ийн үл үзэгдэгч хүн гэдэг зохиолоос хойших үл үзэгдэгчүүд бол хүн оршихуйнхаа хувьд ч гэдэг юм уу, сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу, энэ илүү хүний чанартай одоо оршихуйн асуудлуудын хүрээнд хүн одоо ингээл хэрхэн үл үзэгдэхээ болж байгаа тухайд ингээд бичдэг болжээ. Тэр үл үзэгдэгчүүдээс Paul Auster-ын бичсэн үл үзэгдэгч бол ялгагдаж байгаа хамгийн гол том шинж нь энэ үл үзэгдэгчийг цэвэр уран зохиолын талаас үл үзэгдэгч болгож хүүрнэлийн арга гэх юм уу, туйрвал зүйн арга барил гэх юм уу, тэр талаас зохиолч болоод уншигчид тэр зохиолын дотор байгаа, энэ зохиолын дотор байгаа дөрүүд хэрхэн үл үзэгдэгч болж байгаа тухайд Paul Auster бичсэн байна. За хамгийн одоо гол зүйл нь бол зохиомж. За зохиомжийг яаж зохиомжилж байгаа гэхээр нэгдүгээр бүлэг дээр за энэ роман дотор дахиад нэг роман байгаа. Зүүдэн дотор зүүд гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан роман дотор нэг бүтэн бүр роман байгаа. За тэр романыг бичсэн зохиолч нь бас бүтэн амьдрал нь явж. За энэ роман тэр зохиол доторх зохиол нь 3 бүлэгтэй 100 хавар намар гэсэн юм 3 бүлэгтэй. За эхний бүлэг нь болохоор 1-р биеэс бичигдсэн. 2-р одоо бүлгийн 2-р биеэс хүрэнлийн одоо зохиомж арга барил нь. За 3-р бүлгийн 3-р биеэс бичсэн байдаг. За энэ нь болохоор хамгийн ингээ гол онцлог байгаа хгүй. Тэгээд яг дүрийг хөгжүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Дүр ямар үед яг амьдраад амьд хүн шиг бидний дунд оршиж байгаа. Дүр ямар үед яг бүтэн бойжоод тэгээ надтай ингээ харилцаж байгаа ямар нэгэн зүйл болж хувирхай гэхээр олон тэрийг яг зохиомжоор Paul Auster шийддэг юм байна. Эхлээд 1-р бүлэг дээр Адам Волкер яг өөрхөн тухай яриад эхэлж байгаа хгүй. Адам Волкер эхний 60-р хуудас хүртэл Адам Волкер 1-р биес хүрнэ. Би Баатрийг зүг гэсэн. Тэнгүүт 60-р хуудаснаас хойш нөгөө нэг Адам Волкерын би Баатар нь байхгүй болчихно. За энэс хойш яг 100 гаруй хуудасны турш юу болох вэ гэхээр 2-р би орж ирнэ. 3-р би гаднаас нь харж байгаа нэг хөндлөнгийн өгүүлэгч орж ирж байгаа. За тэгээд Джеймс гэд бас нэг найз нь орж ирж байгаа. Хоорондоо бичсэн цагтлын явна. Хамгийн сүүлд нь яасан бэ гэсэн чинь зүгээр л 1967 онд одоо хэдхэн хоногийн хугацаанд уулзаад өнгөрсөн Сэсгэл гэдэг эмэгтэй өдрийн тэмдэглэлээр дуусч байгаа. Тэгээ эргээд харахаар яг энэ одоо зохиолын гол баатар нь яг хин юм бэ гэдэг нь аюу асуудалтай. Тодорхойгүй. Тэр нь ингээд үл үзэгдэгчин чанартай. Энэ үл үзэгдэгчин чанарыг Paul Auster зохиолч хизээч дэлгэж харуулахгүй энэ зөвхөн уншигч өөрөө хийх ажил болж таарж байгаа. 1-р биес өгүүлэхээр ямар онцлогтой байна вэ гэхээр бидний одоо ихэнх мэддэг зохиолууд дандаа 1-р биес өгүүлждэг. За Достоевский, Селлинджер, за нөгөө нэг Жейн Эйр ч юм уу бүгдээ бие баатрын зүгээс бие баатар ертөнцийг өгч харж байна. Бие баатар амьдралыг
За тухайн хүнийг юу гэж харж байна гэдэг тэр ертөнцтэй илүү ойрхоноос нэгдүгээр би харуулах боломжтой байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр жинхнээсээ яг юу өрнсөн юм бэ гэдгийг өгүүлэх чадах уу гэвэл бас эргэлзээтэй байдаг. Нэгдүгээр бие. За тэгвэл хоёрдугаар бүлгээс орж ирж байгаа. За энэ хоёрдугаар биений яадаг гэхээр чи 20 настай байсан. Чи одоо 3 дугаар дамжаага хэлийн чандад сурахаар автогаа ярилцаа сонгосон гэдэг ч юм уу шууд чи гэд. Тэнгүүд уншигч нэг бодлоор одоо яг Адам Волкерийн оронд ороод уншигчийг 2 дугаар бие шууд одоо юу гэдэг дарамтлах юм уу? Шууд захиран тушаах маркаар ингэж өгүүлэмж өрнөдөг. Хамгийн одоо Адам Волкер зохиолт өөрөө бичсэн мэдэхгүй хамгийн жигшүүртэй, гим нүгэлтэй одоо юу гэдэг хамгийн ичмээр тийм зүйлээ бичиж чадхаа болчлоо гэд найздаа захиа бичсэн байдаг. Тэнгүүд магадгүй чи ингээд зохиолоо харах өнцгөө өөрөөсөө холдуулаад үз гэдэг зөвлөгөөнийхэн дагуу чи гэдэг нэг 2 дугаар бие чинь зохиолд орж ирж байгаа. За ингээд гадна талаас нь бас харах үлдчихэд хэрэгтэй болчиход үлдчихэд шүү дээ. Тэгэхээр яг нийгмийн дунд Адам Волкер яг хэн байгаа юм бэ гэдгийг 3 дугаар бүлгээс 3 дугаар одоо биеэс гаргаж ирж идэг. За тэгээд ахаад өөр нэг Джеймс гэдэг нэг хүн нэгдүгээр биеэс дахиад Адам Волкерийн тухай дүнж идэг гэдэг юм. Ингээд нэг дүр зөвхөн хөгжихийн тулд нэг дүр одоо амьдрахын тулд ийм олон талаас нь зохиомжийн орон шийдээд олон талаас нь бүр чигжээд тэгээ яг бүтэн дүр болгоод бүтэн баатрийг амьдруулад ингээд гаргаад ирсэн байгаараа яг тэр төрүүлзэн арга барилыг бид нар юу суралцах хэрэгтэй вэ гэхээр тэр төрүүлзэн арга барилаар дамжуулаад нэг баатрийг ингэж бүтэн дүр гэж чигжиж болох юм байна гэдгийг харах боломжтой. За зохиолын үйл явдлаас нэг товчхон ярьж өгье гэх юм бол нэг иймэрхүү юм бол. За 1967 оны хавар Колумбиагийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан Адам Волкер гэдэг нөхөр өөрийнхөө одоо заншсан ёсоор нэг одоо пабд суугаад пив уугаал тэгээ сууж идэг. Тэр залуу бол ер нь бол ингээд учиргүй царайлаг залуу юм гинэ. За тэгээд ингээс зүгээр уугаа сууж исэн чинь тэрийг ширээндээ нэг хүн дуудаад очоод уулцсан чинь тэр нь Рудольф Борн гэдэг нөхөр байдаг. Рудольф Борн гэдэг нөхөр. Өөрийнхөө одоо эхнэр юм уу, найз өсгүй юм уу нэг Марго гэдэг эмэгтэйтэй цуг явж идэг. Тэр хоёртой яриа суулаа. Тэгсэн манай Адам Волкер бол яруу найрах дуртай, тэр чиглэлээр сурдаг, уран зохиолын мэргэжил болж авч байгаа. Ерөнхийдөө дэлхийн ертөнцийг бол нэлээд урлын талаас маш их эрен ардснал байдлаар ингээд хүлээж авч байгаа тийм хүн. Тэрэндээ өөрөө маш их итгэл үнэмшилтэй. Би бол хизээ нэгэн цагт том яруу найрагч болон зохиолч болно гэж боддог ийм залуу оюутан байж байгаа юм. За тэгсэн нөгөө Рудольф Борн Марго хоёртой ингээд яриа суусан. Тэр Борн гэдэг нь маш их сонирхолтой нөхөр байна. Колумбиагийн их сургуулийн зочин профессор. Ерөнхийдөө улс төрийн талын юм хичээлүүдийг заадаг тийм хүн байж таардаг. За ингээ ярьсан чинь нөгөө Адам Волкер чинь Рудольф Борн болон Марго хоёрын сонирхлыг нилээд их татаад тэр үеийн одоо 67 оны ханш штэ тэ $25,000 Борн тим санал тавьж байгаа байхгүй. $25,000 чамд ингээд өгөө. Чи нэг утга зохиолын нэг юм сэтгүүл гаргаадах. Энэ бол чамд өгж болох ингээд хамгийн одоо юм байж болох юм ханш байна гэж хэлж. Тэгсэн чинь Адам Волкерт бол шууд амьдрал нь нүдэн дээр нь өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэр чи $25,000 гэдэг чинь оюутан хүнд ингээд толгойд нь багтахгүй их мөнгө. Одоо ч гэсэн $25,000 бол бидний толгойд бол бас их мөнгө л ингээд бодогдож шүү дээ. За ийм санал тавилаа. Тэгээд Адам Волкер бол нэх бодсон ч гүүгээр тэр саналыг нь хүлээж аваад ингээд хамтрахаар боллоо. За энэ хамтрал үүсснээр бол энэ зохиол одоо цаашид өрнөх гэдэг юм уу да нэг тийм зангилаа асуудал болж байгаа гэж хэлж болно. За тэгээд нөгөө нэг Борны доо очиод хоолунд идэл нөгөө Борнтойгоо яриад Марготой яриад ингээд явсан чинь Борныгоо мань нөхөр нилээд их дутуу үнэлж эхэлдэг байхгүй. Мань хүн бол яруу найрах дуртай одоо ертөнц хорвоо болвол ингээ гоо сайхнаар хүлээж авч байгаа тийм хүн шүү дээ. Яг л одоо манай Монголын уран зохиолоор бол
ламбугааны үлэмсийн лодон гівшээ гэж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө талд нь болохоор ийм үзэлтэй нөхөр таарч байгаа. Боор нь бол амьдралын хууль гэдэг ердөө алах эсвэл алуулах тухай асуудал. Мангасуудын түрэмгийллийн эсрэг хүн нэг бол ноёрхлоо тогтооно эсвэл хохирогч болж амиа алдна гинэ. Гэж ярингуудаа одоо Сталины тухай, нацистуудын тухай Гитлер Америкийн нэгдсэн улсыг биширдэг байсан учраас Европыг одоо эзэлж авах гэсэн энэ төр гэдэл одоо өөрийнхөө маш их тийм одоо хурц үзэл бодлуудыг гэх юм уу та. Залуу оюутан Адамд бол одоо ингээд тулгаж эхэлдэг. Тэнгүүт мань нөхөр бол урдаас нь ингээд айлын герт нь хурж ирчээ тоолыг нэдээ сууж байгаа юм чинь нэг их маргаж мэтгэж чадахгүй. Тэрийг ингээд сонсоод байж байгаа байхгүй. Тэнгүүтээ дотроо юу гэж бодож байна гэхээр лодон гівшин эсрэг одоо цэрэн лам гарч ирэнгүү тэр хоёр хоёулаа яг ингээд эсрэг тохиолдов гэдэг шиг Адам Боорон хоёр бол яг ингээд эсрэг тохиолддог. Адамын бодол ингэж байгаа. ертөнцийг үзэх үзэл нь ямар ч хөөрхийлөлтэй юм бтэ. Хүн төрлөختнөөс хүсэл эрмэлзэл эрхэмсэг зан эсвэл гоо үзэсгэлэн олж харах боломжоо сайн дураараа татгалцсан энэ хүнийг би өөрийн ирэхгүй өрөвдөв гэж. Өөрийн ирэхгүй өрөвдөв. Ингээ байж исэн Боорн одоо нилээн халаад согтуурхаад бүр сүүл рүү илий балаа юм ярьж эхэлдэг. Тэр илий балаа юм ярьж эхлэх болсон шалтгаан нь бол Адам нэг ярианыхаа дундуур та ч одоо тагнуул юм уу гэд одоо тоглоомшоглоомаар асуучдаг баг. Тэгсэн чинь л гинтхэн уур нь хүрээд бөө юм болоо авчдаг. Бөө юм болоо. Ярианы дотор бол Марго гэдэг Франц нэг юм хэлэхгүй орхисон байд. Боорон Марго хоёр бол Франц хүмүүс. Марго гэдэг Франц эмэгтэй бол яриаг бол байнгын сонсоод л ингэ байж байгаа. За тэгэнгүүт тэнд Боорн нэг юм хэлдэг нь би одоо ингээд Франц руу нэг 7 хоногоор явчаад ирнэ. Тэгээ буцаж ирэхдээ одоо чи над ийм юмнуудыг бэлдэж өгсөн байж байгаарай гэж хэлээд энэ одоо тэр үжийн одоо зоог өндөрлөнө. За Боорон хэлсэн ёсоор 7 хоног Франц руу явна. Энэ хооронд нь Адам Уолкер болон Марго хоёр бол амаргийн харилцаатай болж байгаа. Амаргийн харилцаатай бол. За ингээд энэ бол ерөнхийдөө завхарсан юм болж байгаа юм л да. Боорон буцаж ирлээ. Мэдээж одоо Адам Уолкер бол нэг сайн юм хийсэн хүн биш юм чинь жоохон айцтай. Боорон битгий ирээсэй л гэж ерөнхийдөө бараг л бодож ирсэн шүү дээ. Тэгээд хурж ирсэн. Боорон бол өөр хар сэр авсан шинжгүй мөнгө төгрөгнийхээ асуудлыг яриад нөгөө сэтгүүл маань юу болж гинэ гэсэн урдынхаа сайхан нөгөө нэг ааш зангараад ингээд яриад л ингээд байж байдаг. За тэгэл зохиол маань цаашаага ингээд үргэлжлэх болно. Хөөхий тэгсэн чинь энэ бол Марго Адам хоёрын бол баригдах нь тодорхой. Баригдахгүй бол бас зохиол цаашаага ингээд өрнөхгүй болчих шүү дээ. Ингээ баригдаад нөгөө $25,000 төсөл бүгдээрээ будаа болоод Боорн нутаг буцах болсон гэж хэлээд Марго ч гэсэн нутаг буцах болоод энэний өмнө нэг юм болдог нь Боорн Адам хоёр цуг явж байгаад нэг орой нэг хар арьстай хүүг алсан гэдэг Боорн одоо хутгалж алсан гэдэг нэг тийм болоод эхнийх нь бүлгэнд дуусчдаг. За энэ хэсэг бол яг л ийм Америк маягийн хүүрнэл. Нэгдүгээр биеэс нэлээд адал явдалтай. Тэрэн дотор одоо Америк орчин үеийн зохиол, Америк зохиолд байдаг бүх элементүүдийг шингээсэн иймэрхүү орчин үеийн хүүрнэл маягаар зохиол ингээд эхнийх нь бүлгэнд дуусна. За үнэхээр л ийм адал явдал болоод байна уу? Энэ цаашаа яаж тайлагдах нь, яах нь вэ гэж бодоод байжсэн чинь энэ нь жинкнээсээ болсон бодит явдал биш. Мань Адам Уолкерийн зохиол нь байж таардаг. Тэгэнгүүтээ энэ зохиолынхоо нэгдүгээр бүлгийг бичингүүтээ өөрийнхөө найз Джеймс гэдэг нөхөрлөө зохиолоо явуулж байгаагаар зохиолын 2 дугаар бүлэг нь эхэлнэ. За тэгээд энэ дээр Пол Острийн зохиол бүтээлүүд дээр гадны сайтууд дээр бичигдсэн ревюн дээр хамгийн их давтагддаг нэг дүнэлтэйдэг. Тэр нь болохоор зохиолчийн туйруулзан арга барилыг төрүүлзэн одоо нууцуудыг зүгээр ил хаяад өгчдөг гэдэг юм. Тэнгүүт яг ямар төрүүлзэн нууцуд байгаа юм бэ? Өөрийн тухай нэгдүгээр биеэс хүүрнэс нэрээ би
өөрийн амьсгалаа бууж, үл үзэгдэгч болгож, улмаар хайж буйгаа олж чадахгүй дүрчээ. Би өөрийгөө өөрөөсөө тусгаарлах ёстой байв. Нэг алхам гэдрэг алхаж сэдвээсээ гингүүдээ сэдв нь би өөрийгөө тусгаарлах ёстой. Тиймээс дид бүлгээ 3 дугаар биеэс өгүүлж эхлэв гэдэг. За ингээд энэ нэг юм зохиомжийн одоо блок тоосгуудыг л янз янзаар өрөөд байгаа. Тэгээд энэ зохиомжоо янз янзаар үржөөгийнхөө далмаар зохиол бүтээл, уран зохиол хамгийн түрүүнд дүр хөгжих гол одоо дүр бүтэж бүрлдэх үйл явдал өрнөх гол суурь нь л сеттинг гэдэг зохиолын тохиргоо гэж байна. За тэр хэсэг дээр болохоор яг орон зай, цаг хугацаанд хизээ юм бэ, орон зай нь хаана юм бэ? За тэгээд хамгийн гол одоо үйл явдал өрнөх нөхцөл байдал нь юу болчих вэ гэдгийг харуулж байна. Тэнгүүт энийг юугаар шийдээд өгсөн бэ гэхээр зохиомж. За зохиомж нь эргээд нөгөө нэг баатруудынхаа сэтгэл зүйн орон зайг, ухамсарын орон зайг нь бүтээгээд өгсөн. За би өөр дээр ингээд бодоод үзэх юм бол хүн бас өөртөө харилцахтаа амар олон янзаар сонирн байдлаар харилцдаг юм л да. Одоо жишээл заримдаа ингээд би өөрийгөө дотроо загимжийдэг ч юм уу. Заримдаа ингээ өөрийгөө зүгээрээ гэж хэлж идэг. Эсвэл ийм бодгоо болоо гэдэг ч юм уу. Өөртөө ингээ янз юм байдлаар харьцдаг байна. Яг эндээс болохоор энэ харьцаж байгаа өнцгүүд нь бас 1 2 3 дугаар биес байх боломжтой байгаахгүй. Нэг одоо яг нарийн ойлгоё гэд үзэх юм бол ингээ төлөөлүүлээд жишээлээд авчи. Тэнгүүд би ийм байна. Одоо би яг одоо ядарч байна ч юм уу. Надаа муухай байна гэдэг мэдрэмж надад байгаа төрж байгаа сэтгэл зүйн мэдрэмж эсвэл айдас ямар нэг мэдрэмжийг би өөртөө 1-р биеэс хүрэмж заримдаа ярьж байна тийм. Тэгмээд 2-дугаар биеэс яг ямар үед яриад байгаа гэхээр чи ямар тэнэг юм бэ ч юм уу. Яг өөрийгөө зэмлсэн үедээ, гэмшсэн үедээ тэгэхээр яг 2-дугаар биеэс хүрэндэг ийм зохиол бүтээлүүдийг ажиглахаар Итало Кальвиногийн одоо хэрвээ өвлийн шөнөөр аянчин гэдэг ч юм уу. Яг өөрийнхөө орон зайнаас өөрийнхөө нөхцөл байдлаас цухтахыг хүссэн үедээ 2-дугаар биелүү тохоож одоо магадгүй тэр үйл явдлыг зориглож ярьж чадахгүй байгаа үедээ чи гэд 2-дугаар биелүү тохоочих. Энэ үед юу болж байгаа гэхээр уншигч өөрөө гол баатрын оронд ирж байгаа байхгүй юу? Чи би нэг захиа уншиж ийн гэд надад зориулж бичсэн нэг захиа уншиж ийн гэж хэрвээ төсөөлөх юм бол чи ингээ сайн уу? Чиний бичин ямар байна? Чи гэж яригдчих штэ. Яг тийм мэдрэмж 2-дугаар бие буюу яг 2-дугаар бүлгийг уншиж байхад надад төрдөг. Тэгэхээр энд яг үл үзэгдэх чинь хэн байна вэ гэхээр зохиолч нь өөрөө яг энэ хэсэгт алга болж байгаа. Тэгээ Адам Волкер гол баатар нь өөрөө яг энэ хэсэгт алга болоод тэгээ хин нэгэн 2-дугаар бие уншигч хоёр үлдээд яг энэ үйл явдлыг үргэлжлүүлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За тэгээд 2-дугаар бүлгийгээ бол 100 гэж нэрлсэн, 100-аа бас бичээ Джеймс рүүгээ явуулсан. Одоо байгаа цаг нь бол 2007 яг нэг 30 жилийн зай юу те 77 87 97 2007 40 жилийн хугацаа. 40 жилийн хугацааны ийм доторх үйл явдал нь ингээд ор байхгүй зүгээр 67 болон 2007 гэдэг хоёр цаг үе байж байгаа. Одоо бол энийг бичиж байгаа хүн тэр Адам Волкер мөн үү биш үү гэдэг нь бас эргэлзээд. Хүн болвол нэлээд өхлүүд өвчтэй, бие нь маш муу, нэг тийм сайн зохиолч биш тийм хүн байж байгаа. Харин энэ зохиолоо явуулсан Джеймс гэдэг хүн нь бол нэлээд алдартай зохиолч болсон тийм хүн байдаг. За, ерөнхийдөө зохиолын уур амьсгалын эхлэлийг нь бол хальт ярихд бол нэг иймэрхүү ханзааны байдаг. Өрнийн утга зохиол судлаачид, шүүмжлэгчид энэ зохиолыг яг юу гэж үнэлээд байна гэвэл энэ зохиол бол одоо постмодерн зохиол гэж байгаа. Постмодернист зохиол гэж байгаа. За тэгсэн постмодернист гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэд ингээд бодоод үзсэн чинь энэ дотор одоо реализм гэдэг юм маш одоо юм хүчрхэг байлаа тий бодит байдлыг бодитоор нь ингээд үзүүлэх. Энэний дараа бүх юмыг л одоо ингээд бодитоор нь үзүүлж яадаг гэдэг чи юу гэсэн үг вэ гэнгүүтээ модернист гэдэг юм гарч ирээд модернизм гэдэг бол өөрийнхөө тийм сонин итгээд илэрхийллээрээ ямар нэгэн даалт утгыг илэрхийлэх ёстой гэсэн юм үзэл баримтал дээр ингээд тулгуурлаж байсан чинь постмодернизм бол реализм болоод модернизм хоёрыг хоёулангийн үгүйсгэсэн. Энэ аливаа юмд утга агуулгач гэж байхгүй. Догоо сайхан ч гээд бас нэг юм байхгүй. За одоо ер нь юм болгоно л ингээл ер нь байхгүй гэж үзсэн. Харин тэр дунд
байж болох хамгийн чухал зүйл нь бол хэлбэр гэж. Хэлбэр. Одоо хэлбэр гэдгийг маш энгийнээр харуулах юм бол 2026 одоо 25 26 онд бол ингээд хүүхдүүдээр ингээд бодоод үзье л да. Хүүхдүүд юу үзэж байна вэ, юу сонирхож байна вэ гэдээ ингээд харахаар одоо бидний үзэж өссөн одоо хүүхэлдэйн кинонууд ч гэдэг юм уу, үнсгэлжингийн үлгэрүүд ч гэдэг юм уу, Toy Story ч гэдэг юм уу, тэднийг тэр хүүхдүүд нэх айхтар сонирхохоо болсон байна. Zootopia-гийн 2 дугаар анги гарлаа гэж бодоход тэрийг ихэвчлэн одоо насанд хүрсэн хүмүүс ихэвчлэн үзэж яадаг ч гэдэг юм уу те. Тэгсэн тэдний үзэж байгаа юмнууд болохоор одоо тун сахуур, Bombardino crocodilo, Assassina cappuccino ч гэдэг юм те. Энэ юусэн яхаач байхгүй. Одоо тэр AI интернет зохиосон юм уу гэхээр бас үгүй юм шиг байна ч. Тэгэнгүүтээ ингээ хүүхдүүд нэг юм те цүнхнээсээ нэг лабубу гэдэг нэг юм унжуулсан. Бүх юм дээр ингээ лабубу те. Хувц хонор монор утасны кейс мэс бүх юм дээр лабубу эсвэл кроми гэдэг нэг юм. Юунд мэддэхгүй эсвэл cry baby гэдэг нэг юм уйлж байгаа хүүхд мөхтэй. Нэг юм дөрүүд. Энэ нь юусоо кино биш, дуу биш, хөгжим биш. Урлагийн ямар ч салбартаа ингээд хавиралдахгүй ийм дөрүүдийг эрхмэлдэг. Одоо хүн хүртэл өөртөө ингээд дүр өгчөж штэ тий. Би ингээд энд сууж байгаа Батцэрэг гэдэг хүн биш. Би бол одоо тийм нэг дүр юм гэсэн байдалтайгаар хүн тэрэнгүүрээ илүү амьдрах хүсэлтэй болцсон байдаг ч юм уу. Иймэрхүү юмнууд нь бол бид нэр одоо тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэднэр нь одоо бид нар ч юусоо гажигч юм шиг тийг санагдахгүй байгаа нь бол бид нар аль хэдийнэ одоо постмодернист цаг үед ингээд дассан постмодернизмыг ингээд хүлээж авдаг болсон юм байгаа юм байна л да. Харин энэс өмнөх үеийн хүмүүс бол энийг ойлгохгүй штэ тэ. Энэ лабубу нь юу н гоё байгаа юм бэ ч гэдэг юм уу тэ. Тун сахуур гэдэг нэг 7 настай хүүхд хийсэн чинь юу болоораад байгаа юм бэ гэдэг ингээд боддог ч юм уу. Одоо энэ тоглоом одоо нууд бол бүр их тийм өөр байдал руу ингээд явсан байна. Энийг л ерөнхийдөө бол постмодернизмд хэлбэр гэж хэлээд байгаа юм байна л да. Хэлбэр нь тэр нэг юм дүрээр илэрч явах хэвээр. Тэгвэл уран зохиолын хэлбэр гэж юу хэлээд байгаа юм бэ гэсэн чинь энэ дээр энэ зохиолыг яг ингээд уншихад бол Пол Острийн зохиол байж болно. Адам Волкерийн зохиол байж болно. Эсвэл Джеймс Фримен гэдгийн зохиол байж болно. Эсвэл бүр Рудольф Борны зохиол байж болно. Энийг хин нэгний хууч яриа байж болно. Энэ дурддаггүй хин нэгний яриа бас байж болно. Энүүгээрээ бол Пол Острийн үл үзэгдэгч гэдэг роман бол үнэхээр жинхэнэ постмодернист роман, постмодерн текст юм байна л да. Постмодернизмд бол хамгийн чухал зүйл бол уран зохиол төр текст. Одоо энд байж байгаа аягтай ус байлаа гэж бодоход энэ бол жинкнээсээ бодит байж байгаа юм биш. Аягтай ус гэдэг текстээр бидэнд дамжиж ирж байгаа. Бид нар энийг аягтай ус гэж бодож байгаа болохоор аягтай ус. Энэ аягтай ус гэж бодохгүй бол энэ аягтай ус биш. Постмодерн энэ их тийм сонин л юм үзэл юм байна л да. Одоо энэний ар дээр нь бол ингээд зөндөөл олон юмнууд ингээд явж байгаа юм байна. За тэгээд энд бас нэг юм сонирхолтой Рудольф Борн гэдэг одоо хамгийн гол одоо зангилааг үүсгэж байгаа нэг дүр байгаа. За Рудольф Борн бол нууцлаг. За тэгээд яг ямар учиртай гэж тодорхойлоход бэрх. Тэгтээ сүүлийн одоо бүлэг дээр гарч ирээд хамаг учир зангилаанд таалагдаад байгаа юм шиг хэрнээсээ хинч Рудольф Борны тухай эсвэл Рудольф Борн өөрөө хизээж нэгдүгээр биеэс өөрийгөө илэрхийлж дүгнж ярьдгүй. Ингээд эцэст нь ингээд Адам Волкер буюу одоогоо л нөгөө нэг зохиолч 20 настай залуу яруу найрагч тэгээд эцэстээ хуульч болсон. За Адам Волкер баг. За тэгээд Адам Волкерийн найз Джеймс гэж. За эцэст нь Сесил гэдэг эмэгтэй өдрийн тэмдэглэл. За энэ одоо өдрийн тэмдэглэл
хоорондоо бичиж байгаа захидал, за тэгээд Адам Волкерийн өөрөө илэрхийлж байгаа нэгдүгээр хэсэг гэдэг энэ хэсгүүд дунд бүгдэн дээр нь Рудольф Борн дурдж байгаа байхгүй. Тэгтээ Рудольф Борн хизээч одоо нэгдүгээр биес өөрийгөө илэрхийлж яриаг учраас үргэлж нууц хэвээр үлдэж байгаа. Одоо жишээл хов ярьж байгаа хүмүүс байна гэж төсөөлөх юм бол нэг хүний тухай олон хүмүүс яриад ч тийм. Тэнгүүд тэр хүн нь тэр дундаа ерөөсөй байхгүй байгаа. Тийм учраас тэрийг хов гэж нэрлээд үнэн биш байх магадлал өндөр. Одоо юу гэдэг зүгээр л хов яриа биш тийм, цуу яриа биш тийм гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр тэр хүн өөрөө орж ирээд эсвэл яг бодит нөхцөл байдлыг бүр гаднаас нь харж байгаа тэрийг тайлбарлаж чадах хэн нэгэн орж ирж тэр үнэн бодит болсон явдал болж харагдах гэдэг. Тэгэхээр яг Борны дүр дээр бол тийм боломж олдоогүй. Одоо жишээл сая Малефисент гэх юм сайхны кино гарсан шүү дээ. Анжелина Жолигийн тоглосон. Малефисент дээр Малефисентийн амьдралын ард нь ийм гомдол байсан юм байна. Ийм болсон юм байна гэд муу талын дүрийг ч юм уу хорон санаатай дүрийг тэмдэн зүгээр бид нэр орхидог. Нэгдүгээр би өгүүлэгч оноож өгч одоо өгөөгүй. Зүгээр л гаднаас нь хараад ч юм уу 3 дугаар биес тэр тэгсэн ингэсэн байна. Эсвэл өөр нэгэн дүрийн нэгдүгээр биес өгүүлдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг Малефисент гэдэг бүрэн сайхны кино нь болохоор Малефисентийн тухай нэгдүгээр биес өгүүлэх боломжийг олгосноор энэ чинь ингээ бас ойлгох юм байна. Энэ хүн ч гэсэн ингээ хүн юм байна ч юм уу, гомдсон юм байна. Ийм учир шалтгаантай байсан юм зүг ойлгох юм орон зай гарч ирж байгаа. Тэгэхээр яг энэ зохиол дээр нэг дүрийг л харуулахын тулд ийм олон одоо сэтгэл зүйн орон зайг зохиомжоор дамжуулаад бүрдүүлж өгсөн байгаа нь маш сонирхолтой уншаад. Тэгэхээр за тэгээ эцэстээ яг үл үзэгдэгч нь юу хин юм бэ гэхээр магадгүй Рудольф Борн үл үзэгдэгч байх. Эсвэл магадгүй Адам Волкер өөрөө ингээд үл үзэгдэгч чанартай мэддэхгүй үл мэддэг. Тэгээ энэ дээр зохиол ингээд уншаад та хэд ингээд спойлертгүйгээр ярих гэж хичээхээр уншаад дууссаны дараа нэг юм бодол орж ирдэг. Уншаа явж хахад яг үл үзэгдэгч нь хэн байсан юм бол юу үл үзэгдээд байгаа юм бол гэдгийг ингээд олох нэг даалгавар авчиж байгаа юм шиг. Эсвэл хитрхи хилэн даланг. Пол Остер ингээд бүх дүрийнхээ бодлыг юу бодоод хэн одоо үгэнд нь ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь бүгдийг нь маш хилэн далангуу ярьж өгч байгаа юм санагдав. Тэгээ ингэж маш хилэн далангуу ярьж өгөх тусмаа улам нууцлаг болоод идэг. Зохиол нь улам одоо олон уншигчийн хувьд тайлах хэвээр нууц нь олон ч юм шиг юм болоод идэг. Тэгэхээр нэг зүйлийг өгөөд буцаагаад 10 зүйлийг авчиж байгаа юм шиг ийм мэдрэмж ханаас нь дагж идэг. Ийм бас одоо сонирхолтой. Тэгээ яг бодит үнэн гэж юу юм бэ? Тэр бодит үннийг хэн юу гэж тайлбарласнаас шалтгаалаад юу болж хувираад байгаа юм бэ гэдэг тухай одоо маш тод мэдэрсэн гэх юм. Болор судар хэвлэлийн газраас орчуулж хэвлж Монгол уншигч түргэж байгаа энэ романы цуврал гэдэг 5 ном орчуулагдсан байна. Тэнд болвол одоо Цагаан шууган гэдэг бас Америкийн зохиолч Дон Дилилогийн Цагаан шууган романаар эхлээд Алдар Чарта, тэгээд Милан Кундерагийн Инээд ба Мартахын тухай ном гээд одоо энэ 5 номнууд орчуулагдсан байна. Өмнөх нь бол өмнө орчуулагдсан байсан Хар судар гэдэг ном. Тэрний дотор бол үл үзэгдэгч гэдэг ном байгаа. Энэ номнуудын хавцыг ажиглах юм бол энэ нэр, энэ номын нэр, тэгээд энэ доор нь бол нэг юм одоо хавцны дизайнерын шийдэл байгаа. Тэн дээр нь харахад бол бүгдээр ингээ хүнээр ерөнхийдөө төсөөлүүлсэн, төлөөлүүлсэн байж байгаа. Гэтэл энд бол энэ номны хавцсан дээр ийм тойл байж байгаа юм. Тойлыг харангуут нэг ийм 3 хэмжээст биш орон зайд ингээд толны ийм хагарлууд ч юм шиг эсвэл өөр янзын тусгалууд ч юм шиг. Гэхдээ энэ дотор бол мэдээч хүн байгаа гэдэг нь ойлгомжтой. Толин тусгалыг ингэж харуулад энийг бас энэ үл үзэгдэгч гэдгийг энэ номын хавц бол маш гоёор илэрхийлсэн гэж хэлж болно. За тэгээд одоо гол бүрдүүлж байгаа үйл явдал өрнөж байгаа. За хин нэгэн байж оршиж байгаа. Тэр гол орон зайг буюу одоо зохиолын тэр сэтэнг тохиргоог ухамсарын дүрийн сэтгэл зүйн төвшөнд, дүрийн ухамсарын төвшөнд орон зай гаргаж ирж байгаа гол хүчин зүйл нь нэг талаар надад төрүүлж байгаа мэдрэмж, уншигчид төрүүлж байгаа мэдрэмжээр тоглолт хийгээд за тэгээд тэр
тоглолтын үндсэн дээр нь одоо бүхэл бүтнийг зохиол бичигдсэн гэдэг юм. Тэгээ үүгээрээ бол бид хамгийн сонирхолтой хэсгийг одоо харж ажиглаж агаад тэгээд бас бичгтээ ашиглаж болохоор ийм зүйлүүд байгаа гэж харсан. Постмодерн сэтгэлгээ гэдэг бол мэдээж өрнөөс гарсан. Тэр постмодернизмыг дэлхийн уран зохиолд хамгийн одоо Эзра Паундаас өсвүүлээл, Томас Стернс Элиотаас өсвүүлээл хамгийн одоо хүчтэйгээр илэрхийлж байсан хүмүүс нь Америк хүмүүс. Бид нар монголчууд, монгол уншигчид бид Америкийн уран зохиолтой, Америкийн постмодерн уран зохиолтой маш бага танилцсан юм байна. Маш бага танилцсан юм байна. Тэр постмодерн уран зохиолыг хамгийн одоо хүчтэйгээр төлөөлж чадах үс ном бол Пол Острийн энэ үл үзэгдэгч гэдэг роман мөн. Үүнийг бол уншихад бид нар өмнө нь уншиж байсан одоо реалист болон романтист одоо модернист зохиолуудаас нэлээд өөр уур амьсгалтай. Уг нь бол хүн номыг уншихдаа ямар нэгэн утга санааг ингээд өөрөө өөртөө олж нээх, тэр гоо сайхныг одоо ингээд танин мэдрэх, уншигч нэлээд одоо их тийм уншигч төвтэй одоо уран зохиол гэж хэлж байгаа. Тиймэрхүү юм руу одоо ингээд орчин үеийн уншигч чиглэх ёстой гэдэг байсан бол энэ бол биднэрт маш одоо өөр одоо ийм уран зохиолыг ингээд мэдүүлнэ. Үүнийг бол ялангуяа ихтэй сургуулийн мэрэгжлийн ангийн оюутнууд ч гэдэг юм уу зохиол бүтээл бичгээр төлөвлөж байгаа одоо миний мэд залуус унших юм бол энэ дээр хүүрнэлийн олон арга хэлбэрүүдийг олон одоо салаан мөчрүүдийг шинэ маягийн хүүрнэл ямар байдгүй гэдгийг одоо хамгийн одоо тодор үзүүлж чадах ийм уран зохиол бол энэ орчуулагдсан байгаа нь маш одоо бидэнд агууштай өгөөчтэй ийм зүйл болсон байна. За энэ сонирхолтой маш жигтэй романы тухай бичсэн миний болоод Усны гудам сайтын редактор Инх Цэцэг бидний хамтарч бичсэн нийтлэлийг Усны гудам сайтаас та бүхэн уншаарай. Тэгээд ном амссан хулгантай хамт байсан баярлалаа.